Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн газрын эмийн зохицуулалтын хэлцээс эмзэн салбарын хууль тогтоомжийг сурталчлах аян өрнүүлж байгаатай холбогдуулан эмийн зохистой зохисгүй хэрэглээний тухай болон Монгол улсад эмнэлгийн хэрэгслийн хуулинд шинжилэн найруулсан зарим өөрчлөлтүүдийн талаар бэлтгэн хүргэж байна. За эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2010 онд шинжлэгдэн найруулагд батлагдсан байгаа. Тэгээд энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлд бол энэ төрийн зохицуултыг нэгдсэн зохицуултаар төрийн захиргааны байгууллаганд иргэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ гэж 6 дугаар зүйл заасан байгаа. Энэ 6 дугаар зүйлд болохоор эмийн бүртгэл, үйлдвэрлэл, импорт, экспорт, эмийн гаж нөлөө, танталт судалгаа, импорт, экспортын лиценз олгохын бүх үйлчилгээг, төрийн үйлчилгээг нэг дор хүргэх ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ийм заалт орсон байгаа. Ингээд манай газар нь эмийн зохицуулалтын хэлтэс нэртэйгээр урд нь бол 7-8 хүн ажилласан бол 20 орчим хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байна. Тэгээ энэ жилийн манай энэ 2012 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2012 оны 4 сарын 2-оос өдрөөс эхлэн 54 дугаар тушаалын дагуу энэ эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлээ. Энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг сурталчлах ийм аян ард иргэд эм хангамжийн байгууллагын дунд зарласан байгаа. Энэ аяны хугацаанд бид нар ямар ажил хийх вэ гэхээр эмч нар маань жороо бичиж хэвшье. Ард иргэд эмийг жороор эмийн сангаас авч сурья. Эм хангамжийн байгууллага эмийг жороор олгоё. Тэгэхгүй болохоор энэ хүмүүс маань өөрсдөө ингээд дур мэдэж эмийн сангаас эмийг жоргоо авснаас болж тэр энэ чим үйлчлэхгүй байх, тэр чим үйлчлэхгүй байх гэдэг ийм гомдол санал их гардаг. Тэгэхээр манай байгууллага цаашдаа энэ жилийн гол ураа маань бол эмчнэр жор өчөж эмзүүчнэр эмийг жороор олгоё гэсэн ийм хамтарсан туршлага солилцсон гэсэн ийм мэрэгжлийн уралдаан, ард иргэдийн дунд эмийг зохистой хэрэглэдэг төлөвшөө гэсэн ийм аянуудыг бол уралдаан зарлалцсан байгаа. Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, стандарт хэмжил зүйн газар гүйцэтгэж байсан зарим нэг чиг үүргийг тус газарт нэгтгэж төвлөрүүлэн олон улсын жишгт нийцүүлэн эрүүл мэндийн сайдын 2011 оны 278 дугаар тушаалын дагуу эмийн зохицуулалтын хэлцийг бүртгэл мэдээллийн баталгаажуулалтын чанарын хяналтын гэсэн 3 албатайгаар шинээр байгуулан улсын хэмжээнд эмийн зохицуулалтын бодлогыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж эхлээд байна. Эмийн зохистой хэрэглээ, зохисгүй хэрэглээ гэж байдаг л да. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээ гэдэг маань тухайн үйлчлүүлэгч маань эмчийн заавраар эмийг хэрэглэх ёстой. Энэ бол зохистой хэрэглээ. Хэрвээ эмчийн заавраар эмийг хэрэглэхгүй дур мэдэж таалцсан нэг аптекаас ингээд ийм аваад хэрэглээд байх нь бол энэ зохисгүй хэрэглээнд орно. Тийм болохоор ард иргэдтэй ингээд хэлэхэд ерөөсөө заавал эмчийн заавраар эмийг хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэж битгий юм хэрэглээч гэж хэлмээр байна. Ийм бол хор гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манайхан болгохтой зэрэг эмийг тэр хортой боц гэдгийг сайн ойлгохгүй. Ерөөсөө өвдлөл бол ямар ч хамаагүй эмийг захын эмийн сангаас аваад хэрэглэдэг. Энэ ерөөсөө болохгүй. Тэгэхээр бид нар энэ эмийн зохистой хэрэглээний талаар тодорхой янз бүрийн аян зохиодог, янз бүрийн сургалт сурталчилгаануудыг ус явуулдаг, ард иргэд рүү чиглэсэн олон үйл ажиллагаануудыг явуулдаг. Мөн энэ эмийн зохистой хэрэглээний талаарх хууль эрх зүйн асуудлууд нь бол бас бүрдсэн байгаа шүү дээ. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь байж гин, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь шинжлэхтэй батлагдсан байж гин, эм хангамжийн байгууллагуудын стандартууд бас батлагдсан байгаа л да. Тэгэхээр энэ бүх юмнуудаараа бид нэр иргэдтэй бүгдийг нь бол хүргээд байгаа. Нэг үе бодвол бас иргэд бас эм гэдэг маань хор юм байна. Эмчийн заавраар хэрэглэх ёстой юм байна. Эмийг заавал эмчид үзүүлээд жор бичүүлээд жороор би эмээ хэрэглэх ёстой юм байна. Яаж хэрэглэх ёстой вэ гэдгийг эмч эмийн санчаас бол зөвлөгөө авч иж тэрний дагуу хэрэглэх ёстой юм гэдгийг л ард иргэд бол сайн мэдэх ёстой. Аливаа өвчний үед эмчид хандан эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч танд тохирох эмийг сонгон ямар тунгаар хэдэн удаа, хэдэн хоногийн турш яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө. Хэрвээ жоргүйгээр олгодог эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн хэрэглэх заавартай сайтар танилцж мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй. Манай улсын хувьд бол өнөөдрийн байдлаар 2500 орчим эм улсын бүртгэлтэй байгаа.
Үүнээс бол 80 орчим хувь нь эмийн сангаас жороор олгох юм. 20 орчим хувь нь бол эмийн сангаас жоргүй олгох юмуд байж байгаа. Гэтэл нөгөө ард иргэдийн дунд одоо нөгөө эмийн талаар хойлголт муу байдгаас одоо дур мэдээ эмийн сангаас орж жортой олгох эмийг жоргүй авах тийм үзэгдэл маш их байгаа тохиолдлууд байж байгаа. Үүнээс үүдээд одоо энэ эмх замбраагүй хэрэглээ бол маш их газар авсан байж байгаа. Эмийн сангаас дур мэдээ эмх замбраагүй авснаар тухайн эмийн нөгөө гаж нөлөө тухайн үнд одоо илрэх магадлал бас ихсээ явчихна. Гэтэл энэ талаараа тэгээд бас эргэж мэдэгдэх энэ ард иргэд маань энэ эмийн гаж нөлөөнийхээ талаар мэдэгдэх юугаа мэддэггүй. Мэдээлэх одоо сууг их сурвалжаа мэддэггүй байдаг. Тиймээс тэгэл одоо нөгөө нэг эм нь үйлчлэхгүй ч юм уу ямар нэгэн эсрэг байдлаар нүгэр ам хавдлаа, аллерги гарлаа гэхэд энэ юм уу? Ерөөсөө энэ эмийг угаалын болчлоо гэсэн ойлголт бас авч байдаг. Ухаан тэгээ хэрэгэлсэн эмэнд гаж нөлөө илэрсэн тохиолдолд манай засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн газарт эсвэл улсын мэргэжлийн хяналтын газар холбогдох байцаагчид бол мэдэгдэж боломжтой. Эмийн санд байгаа бүх эм улсын бүртгэлд орж шалгагдсан эсхийг иргэд мэдэх боломжгүй. Иймээс ч бүх эм найдвартай чанартай байх боломжгүй юм а. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа маш олон эм биологийн идэвхт бүтээгдэхүүн бидний эргэн тойронд зарагдж байгаа. Иймд иргэд өөрийн эрүүл мэндэд тохирол учруулахгүй тулд эмийн заавар журийн дагуу эмийг хэрэглэж занших зайлшгүй шаардлага тулгараад байна. Эм эмнэлгийн хэрэгслийн хууль нь бол 2010 оноос шинжлэгдсэн хэлбэрээр гарсан байгаа. Тэгээд энэ хуулийн дагуу бол одоо манай Монгол улс бүртгэж байгаа 10 оноос хойш бүртгэж байгаа бүх юм нь бол Монгол заавартай болж ирж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа бол бүх манай Монгол улсын зах зээл дээр байгаа эм болгон Монгол заавартай гарна. Бичиг үсэг тайлсан тэгээд боловсролтой хүн болгон бол уншаад мэдгэр болсон болж байгаа. Энэ бол бас бидний хийж байгаа бас манай яам эрүүл мэндийн газрын бүгднийг хийж байгаа том төсөл ажлын нэг байгаа. Антибиотик нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэгэлдэг нэн устгах үйлдэлтэй эмийн бэлтгэл юм а. Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэснээс өвчний шинж тэмдгийг бүдгрүүлж онцлог төвхтэй болгох мөн өвчин архасдаг байна. Тунг хэтрүүлэн хэрэглүүл зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаа зогсохгүй хүний бид ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна. Иймд антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж өөрт тохирсон антибиотик хэрэглэх эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэхийг анхаараарай. Гэрээс гарангуутал одоо эмийн сан байна гэсэн асуудал маань нэг талаар ард иргэдэд одоо ойр чирэгдэл багтай одоо эмээр үйлчлэх давуу талтай боловч нөгөө талаар маань иргэд маань өөрсдийнхөө бас зөв одоо эмийг хэрэглэх тийм ээ одоо яг зөв эмчийн одоо зааврын дагуу эмийг зөв эмийн сангаас авах одоо мэдлэг хандлага бол дутагдaltaй байна. За эмийн сан тавигдах одоо нийтлэг одоо шаардлага стандарт маань 2011 онд шинжилж гарсан байгаа. За энэний дагуу бол одоогоор нийслэл 500 гаруй эмийн ажиллаж байгаа байдалд бол нийслэлийн холбогдох байгууллагууд бол 2000 өнгөрсөн 11 онд ажлаачлал шалгалтыг хийсэн байгаа. Тэгэхээр энэ шалгалтын үр дүнгээр бол ямар ч байсан нийслэлд нь шинэ стандартын дагуу нэг бодлон 2 дугаар зэрэглэлийн одоо үйлчлэгээтэй эмийн санг явуулахын шинэ стандартаар бол ажлаачлал хийгдсэн. Тэгээ нөгөө талаас бол эмийн санд бол тавигдах шинэ стандартын дагуу мэдээж мэргэжлийн эмзүүч болон эм найруулагч ажиллах эм стандарттай нийслэлд эмийн сангууд ажиллаж байгаа. Гэрээс гармагцал эмийн сан автик гэсэн хаяг хаа сайгүй харагддаг. Энэ нь нэг талаараа эмийн зохисгүй хэрэглээг дэмжсэн иргэдийн дур мэдэн эм хэрэглэх нэг гол шалтгаан болж байгаа. Үүнтэй холбогдуулан эмийн санд мөрдөх шинэ стандартыг боловсруулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулан мөрдөж эхэлжээ. Эмчээс эмзүүч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг бол жор гэдэг байгаа. Жор бол энгийн болон жорыг бол энгийн жор, эмийн жор болон мансууруулах эмийн жор гэж ангилдаг. Тэгээд жорыг бол эмчлэх эрх бүхэн хүний их эмч болон бага эмч тухайн өвчтний оншийн дагуу бичиж өгдөг байгаа. Ингээд жор бичгээд бас тодорхой хэмжээний шаардлага тавигддаг. Энийг бол стандартчилсан байдаг Монгол улсын. Энд болохоор тухайн эмийн жоронд, энгийн эмийн жоронд 3-аас дээш эм бичихгүй байх хэвээр. Тэгээд жорыг бэх болон тосон балаар тод гаргацтай бичнэ, мөн тухайн жорыг засварлаж баллаагүй байх хэвээр гэсэн юм шаардлагууд тавигддаг. Жорыг бичснээс хойш 10 хоногийн дотор хүчинтэй байдаг. Тэгээд мөн жор бол
жорыг хэн нэгэн өвчтөн нөгөө өвчтөндөө дамжуулж болохгүй тухайн жорыг бичээд эмийн сангад эм авснаас хойш 1 жилийн хугацаанд хадгалах хэрэгтэй гэсэн тодорхой хэмжээний ингээд шаардлагууд тавигдсан байдаг. Жорыг бол ингэж бичиж юу яаж жороор эм олгосны давуу талгууд тухайн өвчтийн эмийг зөв зохистой хэрэглэх хамгийн эхний одоо юуд бүрддэг. Хэрэглээг төлөвшүүлэх юм давуу талтай байдаг. Мөн өвчтний өөрийнх нь биеийн онцлог, нас, хүйс, өвчний байдалд нь тохирсон эмийг зөв хэрэглэх эмчилгээний үр дүн, эмийн эмчилгээний үр дүн ашигтай одоо үр нөлөөтэй байхад бол бас энэ жор бичсний давуу тал байдаг. Ийм бол чихэр биш өвчнийг ангах зориулалттай тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Ийм та бүхэндээ эмийг зохисгүй хэрэглэснээс ямар сөрөг үр дагаварт хүрдгийг дурдъя. Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй өвчний шинж тэмдэг зовир нь гайгүй боломжц хэрэглэхээ болсноос хүндрэх, архагших, эмд тасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугар нөлөөлнө. Эмийг их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай. Эмийг буруу хэрэглэвэл эмчилгээний үр дүн нь буурч эмчилгээний зардал ихсэх зэрэг эдийн засгийн болон эрүүл мэндээрээ ноцтой хохирч болохыг анхаарах нь зүйтэй юм аа. За Монгол улсад импортоор орж ирж байгаа эм эмнэлгийн хэрэгслийн хяналт нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага болон галийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгждэг байгаа. За тэгэхээр Монгол улсын эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Монгол улсад эм эмнэлгийн хэрэгслийг импортоор оруулж ирэх гэж байгаа байгууллага маань тусгай зөвшөөрөлтөй байх ёстой байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтөй байх ёстой байгаа. За тэгээд түүний дагуу тусгай зөвшөөрөлтөй байгууллага маань эм эмнэлгийн хэрэгслийг импортлох тухай бүрдээ импортын лиценз засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн газраас авна. За энэ лиценз авсны дараагаар аж ахуй нэгж байгууллага маань хил дээр мэргэжлийн хяналт болон галийн байгууллагуудын хяналтын дор тухайн эм эмнэлгийн хэрэгслээ импортоор оруулж ирдэг байгаа. Монгол улсад импортлох эм маань юуны төрөнд улсын бүртгэлтэй байх ёстой байгаа. За яг хөө эмийн бүртгэлийн дээжийг бол бүртгүүлэхгүйгээр бүртгүүлэх зорилгоор лиценз мөн авч оруулж ирдэг байгаа. За тэгээд ер нь бол манайд сард дунджаар 70 гаруй аж ахуй нэгж байгууллага 300-аад нэг удаагийн лиценз авсан тийм тоо баримт байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн газрын даргын хилтэс төвийн үйл ажиллагааг сурталчлах тухай 2012 оны 54-р тушаалын дагуу 2012 оны 4-р сарын 2-ны өдрөөс 4-р сарын 14-ний өдрийг хүртэл эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль эрх зүйн баримт бичгийг сурталчлах аян явагдаж байгаатай холбогдуулан эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг сурталчлах аянд байгууллагын бусад хилтэс, төв, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагуудын эмч, эм зүйчдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт эм антибиотик жоргүй буруу хэрэглэснээс үүдэн гарах сөрөг үр дагавар болон ард иргэдэд эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх тал дээр гаргасан хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа. Манай энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна.